За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь орой мэндийг хүргэе. За би ингээд өнөөдөр ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонгоор шагнагдсан. За ардчилд миний байгуулсан гавьяаг, хөдөлмөрийг, зүтгэлийг үнэлж ардчлалын Чингисийн одонгоор шагнасанд би маш их баярлж байна. Энэ ингээд гинтийн шагнал сюрприз байлаа. Тэгээ би түрүүн лайв хийхдээ нөгөө бэлтгэлгүй очсон учраас ямар нэг гар байхгүй. Тийм болохоор ингээд өөрийнхөө одон модонгоо гаргаж ингэж лайв хийсэнгүй. Тийм учраас би энэ одонгоо бас нэг харуулчмаар санагдлаа. Тэгээд Эрдэнэ даргад мөн ардчлалд хамт зүтгэж байсан журмын нөхдүүдтэй, найз нартай баярлалаа. Тэгээд би Монголын ардчлалын төлөө бас зүтгэх болно. За ингээд яагаад би энд бас нэг цэцэг тавьсан гэхээр бас надад сюрприз болгоод Азаа бит хоёрын нэг дүүгээс ийм сайхан цэцэг явуулсан байна. Тэгээ энэ цэцгийг ингээд энэ бол I гэсэн үг юм байгаа. Би гэсэн үг англиар I love you гэд бүгд мэднэ шүү дээ. Би чамд хайртай, та нарт юу гэдэг чинь бас танд чамд гэсэн утгатай үг шүү дээ. Тэгэхээр хайртай гэсэн ийм сайхан цэцэг хийгээд явуулсан байна. Тэгэхээр энэ бол сэтгэлээсээ ингээд манай нэг цэцгийн дэлгүүр ажиллаулдаг Flower Boutique гэдэг юм л да, Peony гэдэг нэртэй Flower Boutique гэдэг маш их цэцгийг ингэж гоё янзалж хүргэж өгдөг. Жишээлх юм бол энэ хайрцаг нь энэ гэд боддоо. Тэгээд ийм сайхан хайрцагтай их гоё баглаж боогоод ингэж хүргэж өгдөг юм байна лээ. Тэгээд эндээ ингээд ийм гоё бас юу тавьсан. Ингээд гоё юм бичиж явуулсан байна манай дүү. Тэгээ би энийг бас ингээд уншаад өгчий гэж бодож байна. Peony Flower Boutique ах ихч хоёртой халуун баяр хүргэе. Хүний амьдралд тохиох цөөхөн сайхан сэтгэлтэй хүн чанартай хүмүүс юм шүү та хоёр минь. Амьдралд нь хамгийн сайн сайхан бүхний хүсье. Дүү цэцэг сайхнаас гэд явуулсан байна. Энэ цэцэг сайхан өөрөө тэгээд цэцэг сайхан дүүдээ баярлалаа Азаа бит хоёроос. Тэгээ ийм сайхан цэцэг явуулж бит хоёрын баяр дээр баяр нэмсэн явдалд гинтийн бэлэг барьж сюрприз хийсэн явдалд маш их баярлаад ингээд энэ сайхан цэцгийг бас найз нартай Facebook-ийн найз нартай бас харуулъя. Ийм сайхан цэцэг хийж хүмүүст ингээд баясгалан бэлгэлдэг ийм сайхан дүү байдсан байна. Тийм сайхан дэлгүүр байдсан байна гэж бас давхар сурталчилгааг нь бас ахын хийж хүмүүст таниулъя гэж бодсон юм шүү. Ингээд дүүдээ маш их баярлалаа. Тэгээд би Германд байхдаа нэг их баян хүнийг таньдаг байсан. Баян бизнесмен хүн л дээ. Тэгээд тэр цэцгийн дэлгүүртээ гэрээ хийчихсэн. Тэгээд өглөө болгон цэцгийн дэлгүүрээс тэдний гэрт шин цэцэг авчирж өгөөд ингээд гой цэцгүүдээр ингээд үргэлж ингээд өдөр болгон шин цэцэг авдаг тийм байсан. Тэгээ би өдөр болгон шин цэцэг авч авдаггүй ч гэсэн ядахтаа нэг 7 хоногт нэг удаа цэцэг аваад байхыг бас бодож байна. Тий. Ядахтаа нэг 3-7 хоноод цэцгээ солих санаатай байгаа. Ингээд би цэцэг сайхан дүүгээс Азаа бит хоёр бас их цэцэг авдгийг. Тэгээ бит хоёрыг бас ингээд цэцгэн дуртай болохоор ийм сайхан гинтийн бэлэг хийж явуулсан Peony Flower Shop-ийн эзэн цэцэг сайхан дүүдээ сайхан захидал илгээсэнд нь сэтгэлийн сайхан урам өгсөн захиа бичиж ил захидал илгээсэнд нь их баярлалаа. Амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. За ингээд мөн Facebook-ийн найзуудтай ч гэсэн цэцэг шиг сайхан дэлгэрч яваараа. Амьдрал нь аз жаргалтай сайн сайхан байгаараа. Бие биендээ баяр, аз жаргал, урмын үгийг харамгүй сайхан хэлж бэлгэлж яваараа, инээж яваараа.
инээмсэглэж яваарай, инээмсэглэл бэлгэлж яваарай гэж хүсэн өрөөё.